Сайн мэцэн үзэгчдээ залуу лидер нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар эхэлж байна. Тэгэхээр нийгэмд өөрсдийн амжилтыг бий болгож яваа гялалзсан манлайлагч залуусыг урьж оролцуулдаг залуу лидер нэвтрүүлгийн маань энэ удаагийн зочноор 23 наснда гавьяатын цол тэмдгээр Ингрэ Миласан Монголын сонгодог урлагийн залуу үеийн төлөөлөл болсон отхон төгсийн ануужин маань оролцож байна. За урилгын маань хүлээн авч нэвтрүүлэгт маань оролцож байгаа танд маш их баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. За маш их баярлалаа. Таны нэвтрүүлгийн хамт олондоос маш их баярлалаа. Намайг урьж оролцуулсанд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Үзэгч олондоос энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр баяр наадмын өмнө Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр Ингрэ Миласан. Тэгэхээр гавьяат авахд нь одоо эцэг их ойр дотныхын хүмүүс яаж хүлээж авсан бол ер нь фэйсбүүкээр бол ануужингийн талаар бол яг баяр наадмын өмнө бол маш сайн шоугсан шүү дээ. 23 наснда гавьяат авсан байлээд чинь хун авахад баяр хүргэе гэл олон сайхан хөвгтө пост бичигдсэн байсан. Тэгэхээр ойр дотныхын хүмүүс хэрхэн хүлээж авч байв? Яг өөрийнхөө хувьд гавьяатын цол тэмдгийг Ингэртэй зүүж явах агшинд яг ямар бодол төрж байв? Гавьяат жүжигчин цолоор отхон төгсийн ануужин улсын дүр бүжгийн эрдмийн театрын балетын гоцлол бүжигчин. За мэдээч маш их баярлсан. Тэгээд яг өмнөх өдөр нь мэдсэн болохоор бас маш их одоо нөгөө нэг сандарсан. Тэгээд гэрийнхэн одоо юу илээ хүүе яах вэ гэж тэгжсэн. Тэгээд өөрөө баярлахаас илүү миний эргэн тойронд миний төлөө гэжсэн хүмүүсийг баярлахыг харах надад илүү их сайхан байсан. Тийм эцэгийнхээ яаж баярлахыг багш нарыгаа одоо хамаатан садангуудаа тий яагаад гэвэл би бол маш их одоо ингээл бид нар уран бүтээлийн арт гараад ингээл завгүй их ажилдаг. Тэгээд тэр дундаа ийм том цол хүрсэн. Миний хувьд бол ерөнхийдөө жоохон шокийн байдалтай байсан. Юу илээ гэд жоохон сандраад ойлгож амжихгүй. Тэгээд яг тэр дундаас ганцхан эцэгийнхээ баярлахыг тэр чин сэтгэлээсээ баярлахыг бахархахыг харах хамгийн сайхан байсан. Тэгээд миний хувьд бол энэ шагнал маань илүү ихийг хийж бүтээгээрэй гэж өгсөн ба тэр маань намайг тэгж үнэлсэн байх гэж би бодож байгаа. Тийм учраас надад түлхэц болсон шагнал гэж би бодож байна. Тэгээд илүү хичээх хэрэгтэй байна, илүү их зүтгэх хэрэгтэй байна гэсэн урмыг надад хайрлсан. Ангийнхаа хүүхдийн ээжийг одоо Монгол Улсын гавьяат жүжигчин Наран хандын бүжиглж байгааг хараад балетчин болохыг хүссэн гэж тухайд одоо тэр мундаг бүжигчний бүжиглж байгааг хараад бяцхан ануужингийн хувьд ямар бодол төрсэн юм болоо? Миний хувьд бол угаасаа багын бүжиглэх туртай хөхтэйсэн. Орос сургуульд байхдаа орос бүжиг бүжиглдэг байсан. Анх тэр балетыг үзээд надад нэг тийм нисэж байгаа юм шиг нэг л тийм гоё мэдрэмж төрсөн. Тэгээд яг тэгээ нөх хүүхэд болохоор угаасаа бүжиглэх туртай хөхтэй болохоор тэгээ тийм гоё хүмүүс тайзан дээр тэгж гоё бүжиглээд байгаа болохоор их л сэтгэл хөдлсөн баг. Тийм тэгээд балетчин болмоор байна гэдээ ээж хэлсэн. Тэгээд тухайн төрлөх сургууль маань буюу хөгжим мужийн коллеж маань эсэлт авч таарч ирсэн. Тэгээд эсэлтийн маань одоо Монгол Улсын урлагийн гавьяат сэтгэлтэй оюун багш манайх намайг шалгаж авч ирсэн. Тэгээд 2005 оноос 2012 оны хугацаанд хөгжим мужийн коллежийг Монгол Улсын гавьяат жүжигчтэй туулгын удирдлаганд суралцаад төгсчихлээ. За тэгэхээр Монголын балетчдын өг эцэг гэж нэрлэгддэг Жамин Давгүйх бол бүх урлагийн дотроос хамгийн тэнгэрлэг урлаг бол балетын урлаг гэж хэлсэн байсан. Тэгэхээр яг ануужингийн хувьд балетын урлагийг өөрийнхөө тодорхойлбол юу гэж хэлмээр байна? Сонгодог урлаг, сонгомол урлаг, шигшүдмэл урлаг. Тэгэхээр энэ урлаг энэ нэг балет л гэхэд тайзнаар 200 жил, 300 жил яг энэ тавилтаараа, яг энэ хөгжмөөрөө, яг энэ одоо жүжигээрээ тоглогддог. Тэгэхээр энэ олон жилийн турш шигшигдэж, энэ олон жилийн турш энэ урлаг одоо энэ жүжиг ингэж хүмүүсийн хүртэл болж хайр хүндлэлийг хүлээсэн учраас энэ бол сонгодог. Тийм учраас би сонгодог гэдэг үгийг хэлдэг байх гэж боддог. Тэгэхээр балет бол цэвэр сонгодог урлаг, цэвэр сонгомол урлаг. Балетын урлагийн хамгийн сайхныг болоод бас хамгийн хэцүүг нь нэрлэвэл анууч юу гэж хэлэх бол? Хамгийн сайхан тайзан дээр гарч хүмүүсийн хүндэтгэлийг хүлээж авах таших тэр гахалтай мэдрэмжийг авах хамгийн сайхан. Хамгийн хэцүү нь бол энэ бэлтгэл сургуульд тэр алга ташлтыг сонсохыг одоо сонсох хүртэл явц гэх юм уу. Тэр өдрөө болгоны бэлтгэл сургуульд өглөө болгоны тасгал тэгэл өвдөх
зовх үе гэлдэг. Түрүүн байсан шүү дээ. Маш олон юм зааж сургадаг. Болгыг олон жил хичээлдэг тусам одоо надаас өмнө хичээлж одоо энэ олон жил бүжгэлсэн хүмүүсийг одоо бахархгүй байхаа аргагүй. Ер нь бол тэгээд хөлн хугархаа яаж иж бүжиглэх тохиолдол маш олон тохиолдол бий л дээ. Тэгээд ер нь авч исэн бэрхтэлгэмтэл тэгвэл нэлээд олон байх нэ. Тийм яг бидний хувьд бол бэрхтэлгэмтэл бол өгөөж тохиолддог. Тэгээд бэрхтэлгэмтлийн хувьд бол яг юм бол шагаагаа хугалчаад бүжиглэж исэн үе бий. Тэгээд халуунтай 40 эмийн халуунтай ээж тайзнэр гарч исэн үе бий. Хоолой боохгоо тайзнэр гарч исэн үе бий. Тэгээд шагаагаа мэлчаад бас ойлгож бүжиглэжсэн үе бий гэдэг. Яг миний ингээд хувь хүнд ярих юм бол маш олон зүйл бий л дээ. Тэгээд надаас гадна бас маш олон балетчид бэрхтэлгэмтэлтэй энэ тайзан дээр гараад одоо ажиллаа хийжсэн. Яагаад гэх юм бол энэ бэрхтэлгэмтлийг хүмүүс ерөөсөө мөнгөө төлөөд чамайг гоо сахны чинь үзэх гэж ирж байгаа бол тэр хүмүүс бэртсэн гэмтсэн чинь чухал биш. Тийм болохоор чи ажиллаад хийх ёстой гэдэг зүйл тавьдаг. Тийм болохоор тайзан дээр ирээд гоё юм үзэж байгаа юм хамгийн гоё юм зүйлийг үзэл хэрэгтэй гэж бидний хувьд байдаг. Тэгэхээр 2018 онд бол Анууж маань аюул олон амжилт дагуулсан одоо он жил болж байгаа шиг байна Ануужингийн маань хувьд те. Тэгэхээр гавьяд цол тэмдэглэгийг авлаа 2018 онд Монгол Улсад зохион байгуулагдсан балетийн одоо анх тухаар уралдаанд Гран При шагнал авсан. Тэгээд Солонгос улсад болсон бас олон улсын балетийн тэмцээнд зэрэглэлийн одоо уралдаанд алтан медалийг авсан байгаа шүү дээ. Тий. Насан туршидчдын ангилд анх удаа Монголд алтан медаль авчирсан. Тэгэхээр энэ Шанхайн тэмцээнд оролцохдоо ямар одоо бүжгэнжүүчгээр оролцсон бэ? За, Шанхай тэмцээн бол хамгийн ихний шатн дээрээ нэг сонгодог номер, 2 дахь шатн дээрээ нэг модерн номер, 3 дахь шатн дээрээ нэг сонгодог нэг модерн номер оролцдог байгаа. Тэгээд ихний шатн дээрээ бол Карсарын падатай, 2 дахь шатн дээрээ бол Шанхайгийн балетийн 1-р зэрэглэлийн гоцлооч Үү Хөвшин гэдэг залуугийн бүжиг дэглэлт модерн бүжгийг бүжгэлсэн байгаа. Тэгээд 3 дахь шатн дээр бол би өөрөө ганцаараа соло модерн бүжиг тэгээд Харунгийн падатай хийсэн байгаа. Хаатын тэмцээнд оролцсон. Тэгээд сая тэр тэмцээнээс амжилттай ахиулаад хүрэл медальт ирсэн байгаа. Ануужингийн хамгийн анх орж исэн томоохон тэмцээн гэвэл ямар тэмцээн байдаг юм бол бас сандрал догдлол хэр байв яг анхны томоохон тэмцээн гэхээр тухайн үе тэмцээнд ороод шагнал байр ч юм уу тийм юм аваагүй. Анхны тэмцээн байсан учраас маш их туршлага авсан. Дээрэс нь маш их мөрөөдөл авсан. Тэгэл хүмүүс тэгж бүжгэлж болд юм байна. Тийм хүсэл мөрөөдлөөр урагшаа дэвшиж болд юм байна гэдгийг харж суралцсан болохоор тэр тэмцээн бол надад маш олон зүйлийг заасан, маш олон зүйлийг одоо сургасан. Өдний хүртэлх хугацаанд одоо амжилт гаргаад явлаа. Тэгэхээр ер нь өөрийнх нь алдрын эхлэлийг юу гэж боддог вэ? Хаанаас эхэлсэн гэж боддог вэ? Хөгжим мужийн коллежээс эхэлсэн. Тэгэл хөгжим мужийн коллежид би бас маш олон юм сураад 8 жил тий бэлтгэл ангитайгаа 8 жил суралцаад ирсэн. Тэгээд миний бас л өөр үндсэн маань нэг бол улсын дөрвөн эрдмийн театр. Улсын дөрвөн эрдмийн театр маань байгаагүй бол тайз маань байгаагүй бол миний одоо бас хамт олон маань заад зүйлсэн хамт олон маань багш нар маань байгаагүй бол бид нар хашин тагтаад хэцүү шүү дээ. Тэгэхээр ерөөсөө дөрвөн театр хөгжим мужийн коллеж. Тэгээд ерөн хөгжим мужийн коллеж ерөн 2 дахь гэр юм уу? За баг эхний гэр ч юм уу тэгмээр байсан. Яа тэгэл ерөөсөө орой гэртээ унтах гэж л очдөг. Унтаад сэрэл өглөө хөгжим мужиг дээр ирдэг. Тэгэл сургууль дээр өдөржингөө байж агаал тэгэл орой хардаг. Тийм байсан. Тэгэхээр баг л сургууль дээр байхаараа ангиараа хармааргүй санагддаг байсан. Ануужингийн хувьд хэлний мэдлэг хэр өндөр байдаг бол ер нь гадны тэмцээн уралдааны хувьд бас хэлний мэдлэг ер нь хэр хардсан юм болоо. Харилцаахаа би ингээд харьцахын тулд заавал ярина. Тийм би бол орс сурал сурч байсан болохоор орс
орсоор ярина. Тэгээд мэдээж олон улсын хэл бол англи хэл. За тэгэхээр хүн ер нь хийж байгаа зүйлдээ эзэн байх шиг сайхан зүйл байдаг шүү дээ. Тэгэхээр балет чинь хүний хувьд одоо яг мэдтгүү хүмүүсийн хувьд харахад бол тайзан дээр гараад ингээл бүжгэлж байгаа юм шиг харагддаг боловч хөгжмөө сонсон, дүрээ мэдрэн, бүтээн, бүжиглэн гэдээ маш олон тийм зүйлсийг бол бүжигчин хүнээс шаарддаг байгаа. Тэгэхээр ер нь яг тайзны өмнө ямар нэгэн дүрийг бүтээж амлуулахын тулд өөрийгөө хэрхэн яаж хурцлдаг вэ? За дүрийн ард гарахын тулд маш олон зүйл болно. Яаж хийх ёстой вэ? Бэлтгэл сургалт, өдөр болгоны бэлтгэл сургалт. Энэ яаж дүрдээ орох уу? Тэр бүжгийг яаж мэдрэх үү? Надаас шаардлагатай юу вэ? Маш их стресстэн, тэрнийхэн төлөө маш их нервтэн. Тэгээ тэр зүйлийг гаргахын төлөө, тэрийг мэдрэхийн төлөө өөрийнхөө мэдрэмжүүдийг бүгдийг насаа. За шантармаар үеэл зөндөө өдөр болгон ч байх тохиолдол юм бэ. Тийм. Яг хоо тийм үед бол за чи чадна анууж алив хүчтэй гэж хэлэхээс илүү чи яагаад энэ мэргэжлийг сонгосон? Тэгээд чи энэ мэргэжлийг хэр хайртай? Тэгвэл хайртай бол яагаад энэ мэргэжлээс буцах зам чамд байхгүй л гэдэг үгийг айгүй санд шүү дээ. Чамд буцах зам байхгүй учраас чи одоо зүтгэсэн юмхаа төлөө хүчтэй. Тэгээд энэ мэргэжлийг шарандаа ингээд би хийн гэж биш. Энэ мэргэжлийг хайрлаж хүндлэж энэ мэргэжлийг хий. Тайзан дээр гарах болгондоо би одоо үзүүлээд өгөндөө биш харин би чадж байгаа юм а хийж байгаа юм а та бүхэндээ одоо хамгийн байдаг чадхаараа зориулах олно гэж бодохыг хичээдэг. Тэгж одоо хүмүүс үзэгчтэй өгөхийг хичээдэг. Тэгэхгүйгээр ингээд би тэгнээс та харж л байгаараа гэж хэлэх юм бол өөртөө ч онцгүй өрөөлтч бас яг ямар мэдрэмж төрхийг бас мэдэхгүй шүү дээ, хэлж мэдэхгүй тий. Энэ амжилт одоо оргилд хүрэхэд тань юу нөлөөлсөн гэж боддог вэ? Надад одоо үргэлж дэмждэг гэр бүл байдаг. Гэр бүлийнхэн бол намайг урагшаа хөтлөхөд ямар ч асуудалгүй зөвхөн өөрийнхөө төлөө, өөрийнхөө мэргэжлийн төлөө бүх сэтгэлээ зориулахад маань дэмжиж өгдөг. Ямар ч одоо илүү стресс, ямар нэгэн илүү юм ерөөсөө халдаахгүйгээр л энэний төлөө зориулахыг одоо бүх зүйлийг хангаж өгдөг. Тийм учраас гэр бүл бол маш чухал. Гэр бүлийн хүмүүжил бол хамгийн чухал. Миний хувьд бол гэр бүлийн хүмүүжил аяга хүндэтгэж явдаг. Тэгээд манай ээж аав хоёрын надад олгосон хамгийн зөв шин чанар гэх юм бол хүнд тусч байхыг заасан. Хүнд байгаа бүхнээ зориулж өгч чаддаг. Тиймэрхүү хүнийг хайрлаж чадахыг бас заасан гэж боддог. Тэгвэл манай гэр бүл бол маш хөгжилтэй. Тэгээд бас маш их хайрын донд байдаг гэр бүл. Дээрээс нь багш нар бол маш чухал. Энэ урлагаар цаашаа хичээлэхийн тулд заавал багштай байх хэрэгтэй. Тэгээд яг манай багш маань намайг яг бүжигчин байхаас гадна хүн хийсэн зүйлдээ өмнөж байх хэрэгтэй байна. Хүн болвол гол нь хүн чанартай хүн байх нь илүү чухал гэдгийг надад заасан. Тийм болохоор тэрэнд илүү нандин байсан юм уу? Тэгээд тэр хүн намайг балетанд илүү их дурлуулсан. Тийм учраас би одоо балетын урлагт
их хайртай. Тэгээд тэр хүний л ач гэж боддог. Ер нь бол ганцаараа энийг хийж чадахгүй, заавал дэмждэг, хайрладаг хүн болгоны нэг сэтгэл байхад л тэр заавал дэм болж идэг. Тэгэхээр надад хайртай, намайг хүндэлдэг, намайг миний төлөө гэсэн хүмүүс олон байдаг учраас би одоо байгаа ануужин одоогийн энэ амжилтанд хүрсэн ануужин гэдэг юм болов гэж боддог. Тэнгэрт дүүлэн нисэх мэт балетын урлаг шигээ яруу зөөлөн төгөлдөр гоо түүний хувьд авьяас бэлэг шантрашгүй хичээл зүтгэлийнхэн хариуд төр төмнийхэн хайр хүндэтгэлийг хүлээсэн билээ. Урлаг химээ их айлын отхон авьяат балетын урлагийн сайхныг үзэгч олонд мэдрүүлэхээр төрсөн гэмээр хүн авахын хувьд үзэгчд гэдэг бол бурхад билээ. Балетын урлаг бол төсөр төвчээр юм хөдөлмөр шаарддаг урлаг байгаа шүү дээ. Бусад мэргэжлүүдийг бодвол эрт тэтгэврт гарна. Тэгэхээр ер нь одоо энэ гал цогтой одоо байгаа энэ залуу насаа ер нь ануучингийн хувьд балетаас гадна өөрөөр ямар байдлаар өнгөрүүлэх гэж боддог вэ? За яг боломж гарах юм бол суралцсан. Гэхдээ одоо ийм их ажлын хажуугаар бол сурах юм шиг боломжгүй байгаад энэ одоохондоо. Тэр үеэр нь ер нь сурахаар бол ямар чиглэлээр сурах вэ? Яг нь сонгодог урлагийн чиглэлээр эсвэл өөр чиглэлээр сурах гэж бодож байна уу? За хэрвээ тийм сурах боломж гарах юм бол яг энэ мэргэжлэрээс сурна. Тийм сонгодог урлаг талаарсаа л сурна. Тэгээд өөр юм хийх хэрэгтэй бол заавал энэ сонгодог урлагтайгаа л холбогдож хийнэ гэж боддог. Яг л энэ би ингээд 9 настайгаас 10 настайгаас ингээд бүхнээ зориулсан. Тэгэхээр энэ урлагийнхаа төлөө зүтгэхээс өөр надад өөр тийш алах боломж байсан ч тийш алах надад ирэх байхгүй. Надад буцах ирэх байхгүй. Замаас хазах ирэх байхгүй. Тэгэхээр яг энэ шулуун замынхаа төлөө л насан туршдаа хичээж энэ урлагийнхаа төлөө л өөрийгөө бүх бие сэтгэл зүрхээрээ зориулна л гэж боддог. Тэгэхээр одоо нэг улс орны хөгжлийг сонгодог урлаг хэр хөгжсөн байгаагаар нь бол хэмждэгэ гэд миний танил балетчин хэлжсэн. Тэгэхээр ер нь манай улсын хувьд монголчуудын хувьд ер нь сонгодог урлаг балетыг хүлээж авах нь хэр юм шиг таны хувьд санагдаж байна? За манайхан бол сүүлийн жилүүдэд бол маш их сонирхож байгаа. Бид нарыг маш их үздэг болцсон, ойлгодог болцсон үзэгчид их байгаа. Тийм. Тэгэхээр энэ хүмүүс байж иж бид нар байгаа. Тэгэхгүй бол үзэгчдгүйгээр бид нар тайзан дээр бүжиглээд ямар ч нэмэр авахгүй. Бид нар өөрсдөө сайн байж иж үзэгчд гоё юм үзэн тий. Тэгэхээр ерөөсөө энэ хүмүүсэд сайхан сэтгэл одоо тэр гоо мэдрэмж тэр за би нэрэл юм Жизель шиг нэг удаа ингэж дурлаж үзэх юмсан гэж Жизелийн оронд 2 цаг амьдраад гарах тэр хөгжмийг сонсоод тэр аз жаргалыг мэдрэх тэр хайр дурлалыг мэдрээд гарах тий. Тэрийг үнэхээр тэр хүн нэг хүн ч гэсэндээ тэгээд гарч ивэл бидний зорилго бидний одоо энэ тайзан дээр хөлс өчөө одоо гаргаж байгаагийн хөлөө хуглан байж бүжгэлж байгаагийн хуйлан байж ингэж байгаа гин одоо ач тус гардын болов гэж боддог. Тэгэхээр ерөөсөө үзэгчд бол бидний хувьд бол бурхад. Тэгэхээр энэ хүмүүсийг аз жаргалтай байлгахын тулд бид нар бүгдийг хийх ёстой. Зануучингийн хувьд улсын дөөр бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжгчин гэж явдаг. Тэгэхээр яг хоёулаа бол ингээд таны бүжгэлдэг тайзан дээр суугаад ярилцж байна тий. Тэгэхээр яг энэ тайзан дээр гараад ануучингийн хувьд ямар мэдрэмжийг авдаг болов? Би өөрөө бүжигчин болохоор бүжигчдийн сэтгэл зүй болоод гарахаас өмнө маш их сандардаг хүмүүс байна.
зүгээр яжаа гарсныхаа дараа сандардаг хүмүүс байна тий. Тэгэхээр ерөөсөө энэ олон нүд, энэ олон үзэгчдэд ингээл зориулахын тулд хүм маш их сандардаг. Тэгээд миний хувьд бол гарахаас өмнө аягүй их сандардаг. Гараад тайзан дээрээ гараад ирэхээр зүгээр болчдөг. Тийм. Тэгээд үзэгчдийг хараа зүгээр болчт юм уу? Яг тэр дүрд ороо зүгээр болчдөг гэх юм уу? Тэгээд би яг тайзан дээр байхдаа 2 цагийн турш ерөөсөө илүү юм боддгоо. Яг л хийж байгаа юм да. Яг л Жизель бол Жизелийн амьдралаар 2 цаг амьдрахыг, Одета бол Одетагийн амьдралаар 2 цаг амьдрахыг хичээдэг. Тэгэхээр ер нь бол орчноос яг тэр тухайн үед бол тасардаг гэх юм уу. Тэгэхээр Монголын сонгодог урлагийн тайзнаа тавигдсан Уран хас, Жизель, Хунтнуур гэсэн балетын гол дүрд бол өөрөө тоглосон баа шүү дээ. Тэгэхээр ер нь бас тоглохыг, бүтээхийг хүсэж байгаа дүр байгаа юу? Одоо тоглохыг хүсэж байгаа дүр гэх юм бол хэрвээ манай Ромео Жюльеттэй тавигдах юм бол Ромео Жюльеттэй. Яг миний хувьд бол Хунтнуур бол хар цагаан хүн бол ер нь бол баргийн бүжигчний чадварыг шалгадаг. Тэр бол яг үнэн үг. Тэгэхээр Хунтнуур хамгийн хэцүү. За Монголын балетчид маань бол их цөөхөлх нэ шүү дээ. Тэгсэн хэрнээ дэлхийн сонгодог урлагт одоо тавигдж байгаа бүжгэн жүжигчүүд одоо бүгд улсын дөөр бүжгийн эрдэмийн театрын тайзнаа бол тавигдав. Тэдний театрууд бол нэг жүжигчин дээр нэг л дүр ноогддог бол Монголын одоо балетчидийн маань хувьд нэг хүн дээр бол 3-4 дүр ноогдож байсан. Тэгэхээр өөрөөтэй нь хувьд ер нь хамгийн олон тэм дүрд хуурж гарч исэн тэм тохиолдол хэр байдаг бол ер нь ачааллыг маш их авдаг. Тэглээхаа бид нар бол цөөхөлээ 50-50 хүнтэй. Гадны театрууд бол бас маш олон 80-100-аад хүн, тэг 100-200-30 тэгэл маш том театрууд одоо маш олон хүнтэй байдаг. Одоо тоглогдож байгаа балетуудаас би одоо өмнө сургуульд байхдаа театртаа ирж бүжгэлдэг байсан. Одоо гэрээд бүжигчнэр тэгж байхдаа маасн бүжгэлж байхад Хунтнуурд 5 удаа хуцаас илж гардаг байсан. Дөөр бүжгийн эрдэмийн театрын одоо бүжигчид энэ чинь нөгөө төрийн нөгөө үйлчлэгний газар гэж явчихдаг юм байл шүү дээ. Тэгэхээр ер нь цалин хөлсний тал дээр бол ер нь юм төсвийн цалинтай, ер нь бага цалинтай байдаг гэдээ ярьсан. Ер нь тийм хангалттай яг авч байгаа цалин хөлсөд ер нь тийм хангалттай сэтгэл хангалуун байж чаддаг. Яг сэтгэл хангалууны хувьд ярих юм бол одоо ингээл бүгд л төрийн албан агчид бол мэдээж энэ амьдрал ахуйд нь хөрөлцөхгүй цалин авдаг. Яг бидний хувьд бол бид нэр цалин хөлснөөс гадна би хувьд бол юу гэж хүсдэг вэ гэхээр хангамжийг аюул сайжруулах хэрэгтэй. Одоо энэ заалны дулаан байдал, агааржуулагч, бүжигчдийн эмч, массажист, тэгэл бүжигчдийн хувцас, бүжигчдийн одоо дулаахан эрүүл байх орчин ерөөсөө цалингаас илүү бүжигчдэд хамгийн чухал юм байдаг бол хангамж одоо энэ бид нарыг хангалттай орчинд одоо хангалттай зүтгэх боломжтой ийм орчинд байлгаж иж тийм байлгаж иж биднээс яг тийм хэмжээний уран бүтээл одоо тийм хэмжээний шаардлага тийм хэмжээний одоо тайзан дээр зүйлийг хийх одоо эрхтэй болно гэж би үздэг. Яагаад тэгэхээр манайх бол заримдаа заал их хүтэн юм уу эмч байхгүй тийм асуудлууд байгаа л да. Бид нар маш их хөлөрдөг. Тэгэл ийм хүүтэй орчин шууд одоо хөлс цохоод одоо нурууны маргааш нь хөдөлж байгаа татна. Миний бас нэг асууя гэж бодоод байсан зүйл ер нь Монголын балетчид маань гадаадын тэмцээн уралдаанд оролцоход одоо тэмцээнийхэн зардлыг өөрсдөө гаргадаг гэдэг жисэн тийм. Тэгэхээр ер нь энэ одоо бүжигчний хувьд ер нь бол хүндрэлтэй байдаг байх тийм үү. Ер нь гадаадынхан бол ерөөсө бүхий л юм нь улсаас нь хангаад өгчдөг юм байлээ шүү дээ тийм. Тэгэхээр ер нь өөрөө таныг ярьцлагыг уншижсэн 1000 хичнээн авьяастай байсан ч гэсэн тэмцээний зардалгүй улмаас ингээд тэмцээнд одоо орж чадахгүй тохиолдлууд аюух байдаг гэдэг жисэн энэ талаар ярил. Тийм. Тэмцээний зардал жоохон хэцүү мэдээж очиод онгоцоор очино. Тэгээ тэмцээнээ буудалд байна. Тэгээд буцаж онгоцноор ирнэ. Тэгээд дээрээс нь тэмцээс хоол идэнэ. Бүжигчин хүн юм чинь бас өвчтөнхөө авч сайн хоол унд идэх хэвээр гарын мөнгө хэрэгтэй гэл ингээл ер нь урсгал зардууд бол маш их байдаг шүү дээ. Тэгэхээр тэмцээний зардалгүйгээс болоод тэмцээнд явж чадахгүй тохиолдол бол маш их. Тийм надад ч гэсэн тийм тохиолдол байж лээс.
Тэгэл тэмцээнийхэн бэлтгэлийг хийх үү, явж зардлаа болохоо дээрээ тулдаг. Тэгэхээр тэмцээний бэлтгэлээ хийгээд исэн бүртээ зардал нь олдохгүй бол тэмцээнд явчихдаг. Тэмцээнийхэн зардлыг олох гэж гүйсээр хагаад бэлтгэлээ хийхгүй бол очиод амжилт үзүүлж чадахгүй. Тэгэхээр тэрэн дээр ингээд айгүй асуудалтай. Чингийн хувьд одоо хүрхийг хүссэн хүсэл мөрөөдөл зорилгын аль хэсэгт явж байгаа вэ? Яг одоогийн байдлаар. За их хэсэгт явж байгаа шиг байна да. Би өөрөө залуу. Тэгээд яг бодсон мөрөөдсөн дуусахгүй. Мөрөөдөл хизээш дуусдаггүй шүү дээ. Мөрөөдөлтөд хүрчүүл цаашаа амьдралыг төсөөлөх боломжгүй. Тэгэхээр мөрөөдөл үргэлжил мөрөөдлийг том тавьдаг. За Ануужингийн цаг төлөвлөлтийн талаар сонирхвол за миний хувьд бол орой болгон цагуудаа төлөвлөдөг. Тэгэхээр энэ цаг хугацаатай үргэлж уралдчил байхгүй бол 21-р зам хэрвээ та жоохон хойшоо суух юм бол цаг хугацаа хязгаарч чамаа хүлээхгүй. Тэгэхээр банк уралдаан донд амьдрах тийм одоо зорилго ч юм уу тийм төлөвлөс өөртөө тавьдаг. Залын хүний хувьд хийж бүтээх гэсэн олон зорилго хүсэл мөрөөдөл тэмүүлэл байдаг байх. Тэгэхээр бас олон зүйлд санаа зовдөг, анхаарал хандуулдаг зүйлч бас байдаг байх. Тэгэхээр ер нь нийгмийн амьдралаас хараад өөрөөтэй нь сэтгэл өвддөг эсвэл энийг шийдчих сан гэсэн ямар асуудал ер нь байдаг бол ер нь нийгмийн асуудлуудаас аль нэгийг нь шийдэх боломж өөртөө нь олвол одоо эрвэл ер нь хамгийн түрүүнд Ануужингийн нийгмээс аль асуудлыг шийдэх болов? За миний хувьд бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд одоо зориулаад яг тэр төхөөрөмж нь хэрэгтэй байгаа төхөөрөмжөнд нь үйлдвэр байдаг. Одоо Канадад бол тэр хүүхдүүдэд одоо санал хэрэгтэй болоо сандлын үйлдвэрлэдэг одоо хэрэгтэй байгаа төхөөрөмжүүдийн үйлдвэрлэдэг тусгай үйлдвэр байдаг. Тэгээд яг ингээд расмераар нь яг тэр хүүхдэд л зориулсан. Тэгэхээр хэрвээ тийм боломж олдвол үйлдвэр энд барьмаар байна. Тэгээд тэр хүүхдүүдэд өөрийнхөө бие дааж энэ нийгэмд амьдрах боломж болцоог нь хангаж өгөх юмсан л гэж боддог. Яагаад гэвэл тэр хүүхдүүд бол бас л одоо юм бид нар шиг ингээл бүтэн биетэй биш юм бүртлөө тэр хүүхдүүдийн сэтгэл хайрыг мэддэг, зовлон мэддэг. Тэр том дотор нь бол маш том тэнгэр шиг том. Тийм учраас тэднээс суралцах юм маш их байдаг. Олон тэмцээн уралдаанд оролцсон. Тэгэхээр маш олон хүн урмын үг хэлдэг баг. Дундаас өөрийнхөө сэтгэлд үлдсэн хамгийн сайхан урмыг, хамгийн сайхан эрч хүчийг ямар хүнээс авч ирсэн бэ? Ээжээсээ л авдаг шүү дээ. Ер нь бол яг мэдээж уран бүтээлч хүн бол дандаа шүүмжлэлт донд амьдардаг. Ингээл мэдээж сайн байсан, за баяр хүргэе гэсэн ч гэсэндээ тэр донд заавал шүүмж явж идэг. Шүүмжлэл бол заавал сонсож явах хэрэгтэй. Яг хизээч үргэлж үнэнч фэн маань бол гэр бүл ээж аав маань. Ануужингийн хувьд өөрийнх нь хамгийн их бахархаж явдаг зан чанарыг нэрлэвэл өдрөг яг бодож ирсэн юм тийм. Яагаад гэвэл би ерөн өдрөг байхыг маш хичээдэг. Ямар ч хэцүү үед сайн талыг нь олдог байх, давуу талыг нь олохыг хичээдэг. Миний бас нэг өрөө гэх юм бол тэгтээ дэргүү хичээж байгаа зүтгэж байгаа юм чинь заавал болно. За Монголын сонгодог урлагийн салбарт өөрийн гэсэн манлайллыг бий болгож байгаа бүсгийн хувьд өөртөөгөө ижлэхэн хийж бүтээж байгаа зүйлдээ дурлаж яваа, залуу үеийнхэнд амжилтуудыг тэмүүлж яваа залуу үеийнхэндээ хандаж юу гэж хэлмээр байна. Зорьсон зорилгын төлөө хүчтэй агаараа шантрах үе зөндөө гарна, хэцүү үе зөндөө гарна, асуудал зөндөө гарна. Гэхдээ хүсэл мөрөөдөлтөө үнэнч хайртай байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд залуу үе юм чинь бүгдийг л хийж чадчих шүү дээ. Тэгэл хэцүү юм зөндөө тохиолдлоо гэж шантрахгүйгээр ахаад эргээд босоод ирдэг. Тэрний хэцийг үздэг байгаасаа л гэж зөвлөв одоо хэлмээр байна. Тийм. Тэгэхээр ерөн бол манай залууын одоо энэ манлайлж байгаа залуучууд маань бүгднгээс нь суралцмаар мундаг хүмүүс байгаа. Тийм болохоор би ч гэсэн суралцах юм маш их байгаа. Тийм. Би бинээсээ суралцаж амьдрын шүү дээ, тийм. За хоёулынхны ярилцлагын түрээд өндөрлөж байна. Тэгэхээр нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч оролцсонд маш их баярлалаа. Өөрийнхөө талаар олон балетын урлагийн сайн сайхны талаар халуун дотн яриа өрнүүлсэнд маш их баярлалаа. Тэгэхээр Монголын сонгодог урлагийн энэ цагийн төлөөлөгч болж яваа
За тэгэхээр магадгүй 21-р зууны дэлхийн сонгодог урлагийн томоохон төлөөлөгч болоосай гэж хүсэн юу? За маш их баярлалаа. Ерөөл Батар шиг. Тэгээд танаа хамт олон бас ажлын амжилт хүсье. Тэгээд маш олон удаа хойшлос нийцэд уулзлаа. Тийм бас уучлал хүсмээр байна. Тэгээд ерөөлийн хамгийн сайн сайхан бүгдийг үзэгчтэй болно. Та бүхэнд хүсэж байна. Залуу лидер нэвтрүүлгийн маань шинэхэн дугаарыг хүлээн авч үзсэн үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.